өглөө мандах нарыг амьдралын бэлэг гэж болон маргааш мандах нартай уулзсан ирээдүйг бүтээх хөгжлийн түлхэц болон яваа миний бие Улгаачгүй Монгол бидний мөрөөдөл сэдвийн дор ихтгэлээ хэлэлцүүлэхэд бэлэн болсон байна. За бүгдээрээ хулгайч гэхээр хүний толгойд магадгүй халаасны хулгай гэх зэрэг юмнууд орж ирж байгаа хэрэг та. Гэхдээ би өнөөдөр цагийн хулгай гэх сэдвийг ярихыг хүссэн. Монголчууд бид цагийг маш буруу ашиглаж өнгөрүүлдэг тийм үү? Хэзээ тастаад ч юм уу ямар ч нэг зарим хариуцлага алдаад үйл ажиллагааны байдлаар явж байгаа 4 жилийн дараа сургуулаа төгсөхдөө ажилгүй болоод үлддэг ч юм уу тийм. Ямар ч мэдлэггүй хүний ямар компани авах юм бэ тийм үстэй. Тэгэхээр ЕБС-ийн сурагчдаар ч гэсэн анзаарагддаг л та бүгдээрээ айгүй хичээлээ хийхгүй би одоо ингэж байгаа төгсөж гэх хандлагаар явдаг. Тэгж жагаад Ешигээ шалгалтанд унаад их сургуульд орж чадахгүй нэг жилээ алдчихдаг юм. Тэгэхээр өөрөөсөө болж өөрийнхөө цагийг хулгайснаасаа болоод ингээд өөртөө хохирол учруулж байгаа байхгүй юу? Тэгэхээр бид бүхний мөрөөдөл юу юм бэ? Мөрөөдөл зорилго. Бүгдээрээ сайхан амьдрал, сайхан ихтэй сургууль, сайхан ажил мөрөөддөг тийм үү? Тэгэхээр тэдний төлөө бид нар юу хийж чадах юм, юу хийж байгаа юм? Бүх юм энгийнээс эхэлдэг шүү дээ. Би одоо маш том агуу мөрөөдөлтэй, би мөрөөдөлтөө заавал хүрнэ гингүүтээ өөрийгөө чадахгүй зүйл рүү сарваагаад авах ерөөсөө хэрэг байхгүй. Тэгвэл бүх юм энгийнээс эхэлдэг учраас энгийн жижиг зүйлээс эхлүүл хэм бол чи ялна шүү дээ. Миний ирээдүйн сайхан амьдралыг ерөн сошиал ертөнцид баллаад байгаа юм шиг санагдаад байна. Яагаад гэвэл бид нэр фэйсбүүкт орохоор харахаа мэддэг шүү дээ. Хөл бүтэн 2 цаг орчоод бид нэр төрж байгаа мэдрэмж нь бол 20 минут өнгөрсөн юм шиг л байдаг. Бид нар ингэж фэйсбүүкт хамаг цагаа өнгөрөөжээд хичээлээ хийдэг байхгүй юу? Тэгэхээр фэйсбүүкийг ер нь өөрөө нэг донтуулагчтай ч юм болооч гэж би хаяа боддیں۔ Бүгдээрээ сайхан цагаа зөв өнгөрүүлээд зөвтэй өнгөрүүлээд өөртөө ашигтай хэрэгтэй зүйлээ хийж чадах юм бол бид манай Монголын залуус чадварлаг хүчин болж төрөөд улсаа илүү сайхан хөгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байд юм аа. Одоо Хятадын нэг жишээг аваад үзье л да. Хятад улсын иргэд маш хөдөлмөрч өглөөж тосол барилгын ажил дээр ажилладаг хятадууд бол өглөөж тосол ажиллаа эхлүүлждэг бол манай монголчууд хэлдэггүй шүү дээ. 9-10 гэж осоол орой болгонгод бушхан шиг амрын дэ за ядарч байна. Эмэрхүүл байдалтай байдаг. Тэгэхээр бас Хятадаас нэг тийм үлгэр дуурайл аваад ч юм уу хэрэгтэйг аваад хэрэггүйг нь хаяа гэсэн үзэл бодол гарч ирж байна. Өнөөдөр гэхдээ би монголчуудын их амар буруутгаад хамгийн муу нь гэдэг хүссэн бол тээ. Бид хэдийгээр өнөөдөр алдчихсан ч гэсэн маргаашнаас ялаад дэлхийн хамгийн сайн хөгжилтэй орн болоод явахыг хэн ч үүсэхгүй тийм үстэй. Тэгэхээр өөрөө өөрсдийнхөө цагийг хулгайлж өөрөө өөрсдөө хохирол учруулахгүй байя залуусаа. Хүнд хичээл зүтгэл хэрэгтэй байдаг. Хичээл зүтгэлийг за ингээд цаг хугацааны бүхэл үеийн хаана та өөрөө байд юм шүү. Хин нэгний цагийг хулгайлж бас бүхэж амьдарч байгаа залуусаа анхаарал хандсалд баярлалаа.